За өмнө би та нарт Google Gemini, Google-ийн хиймэл оюуханыг ашиглаж интернетээр мөнгө олох аргыг танилцуулж байсан. Өнөөдөр би та бүхэнд тэрнээс илүү зөвүүн аргыг танилцуулна. Энэ аргаар мөнгө олохын тулд ямар нэг их сургуулийн диплом шаардахгүй, юу ч мэдэхгүй хүн чадна. Тэгээд дээр нь энэ аргаар мөнгө олоход бол ямар ч тийм эсрэг байхгүй. Бүр хамгийн гоё юм болохоор үн төлбөргүй. Өөрөө ч нэг төгрөгч гарахгүй. 100% үн төлбөргүй аргаар мөнгө олох арга байхгүй. Төгдөл TV энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар бичлэг контентууд 3 дахь өдөр бүтэн сая өдөр тогтмол тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олоод олсон мөнгөө банкныхаа данс руу татах боломжтой аргуудын талаар мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь хаалгаад дараад өгөөрэй. Ингэснээр дараагийн их бичлэгнүүдийг цаг алдалгүйгээр үзэх боломжтой. Яагаад гэвэл би Google Gemini-г үн төлбөргүй ашигладаг. Google Gemini дээр би нэвчлэг төлөөгүй. Тэгээд Google Gemini тасламжтайгаар өнөөдөр Lead Genius гэдэг аппликейшн хийгээд өөрийнхөө вебсайтн дээр тавьсан байгаа. За та бүхэн энэ аппликейшнийг одоо ч гэсэн хэрэглэж болно. Хэрвээ та бүхэн миний аппликейшнийг хэрэглэхийг хүсэх юм бол Dubdil.com-ны вебсайт руу орох хэрэгтэй. Dubdil.com-ны вебсайт руу ороод доошо гүрдэх юм бол энэ нэг юм коноп харагдана. Нэг томролцдог шийдлээр би дэлхийд ингээд харж байгаа нэг коноп харагдана. Энэ конопон дээр ингээд дарах хэрэгтэй. Тэгэнгүүт та бүхэн Google Gemini хийсэн миний аппликейшнд орчин. Энэ аппликейшнод үнэхээр ганцуу аппликейшн. Энэ аппликейшн яад юм бэ гэхээр дэлхийн аль ч улсад ямар ч хотод байгаа бизнесийн мэдээллүүдийг олж өгдөг хөхгүй. Одоо энгийн жишээ авъя. За өнөөдөр та нэг пицца захиад гэсэн чинь Улаанбаатар хотод ямар пиццаны газрууд байдаг юм бол тэр тухай мэдхийн тулд зарим хүмүүсүүд нөгөө төр бүтээл авах учраас 16.7% минутын 501 төлбөртэй. Тэгвэл өнөөдрөөс та нар энэ миний аппликейшнаар үн төлбөргүй тиймэрхүү мэдээллүүдийг мэдчих боломжтой болж байгаа. За одоо энэ target location дээр Улаанбаатар гэж оруулъя. Niche industry niche дээр нь шоолдод pizza delivery гэж оруулъя. Pizza хүргэт. За extract дээр нь даръя. Энэ жоохон удаан яагаад вэ гэхээр энэ ерөөдөө бол нөгөө Google хайрс хийж байгаа. Улаанбаатар хотод ямар одоо pizza хүргэдэгэн газар байдгийг тэр тухай ерөөдөө Google дээрээс мэдээллүүдийг хайж ийнэ гэсэн. За ингээд ерөөдөө бол 10 ширхэг Монголын Улаанбаатар хотын pizza хүргэлтийн газруудын мэдээллүүд бол гараад ирж байна. За хамгийн ихнийх нь болохоор pizza захиалга. За энэ чинь бол хаяг маяг нь бол ороогүй байна. Энэ дөнгөж хийгдэж байгаа аппликейшн болохоор яг 100% боловсронгуй болж чадаагүй одоогийн байдлаар. За энэ чинь Pizza Hut Mongolia UNESCO Store дээр Pizza Hut-ээс салбарыг нутсан 75 55 55. Тэрнээс одон Roma Pizzeria гэдэг пицца өргөдөн газар байдаг юм байна. Хаяг нь болохоор Олимпотхон Сүхбаатар дүүргийн Олимпотхон отхны ерөөхдөө 3 дугаар давхарт нь байдаг юм байна. Утсан энэ чинь харагдчихэв. За тэгээд доошлох юм бол Додо пицца гэж байдаг юм байна. Додо пиццагийн утсан энэ чинь харагдчихэв. Додо пицца бол Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд байдаг юм байна. Тэгээд энэ чинь Pizza Hut-ийн гүүрүүгийн салбарынх нь утас байна. Pizza Chicken гэсэн бас пицца өргөлтийн газар 9000 тасархаа энэ бол бүр амар дугаартай байна. 9039 дугаартай байна. За одоо арай өөр юм хайгаад үзье. Пицца өргөлтийн газраас өөрийг юу гэж бодох вэ? Та нар одоо жишээ нь нүдний имлэгийн мэдээг гэрхтэй боос. Үчи Улаанбаатар гэж оруулаад тэгээд индустри дээр нь болохоор Eye Hospital гэж хагаад болоо. За Улаанбаатарт ямар нүдний имлэгүүд гэдгийг дүүж харъя. Тэгээд та нар хэрвээ Google дээрээс ингэ таах юм бол олдохгүй. Би тараг зөвхөн Google дээрээс иймэрхүү мэдээллүүдийг хайх, миний вебсайтнаас иймэрхүү мэдээллүүдийг хайх. Миний ягаг нь одоо харуулъя. За одоо чинь би энэ чинь ингээд Pizza Delivery Mongolia гэж хайх юм бол юу гарч ирэх одоо харъя. За Pizza Delivery Mongolia гэж хайх юм бол Pizza Hut, Dodо Pizza, тэгээ Pizza Hut
10 ширхэг пизза хүргэлтийн газрын мэдээлэлүүд яг шууд гач ирэхгүй та нар чээс анзаарч явсан. Тэгээд та нар жишээ нь одоо пизза утсыг авахын тулд заавч вебсайт руу орох удна. Вебсайт руу ороод одбоо барих гэдэг нь даглагтай удна. Ерөнхийдөө 4, 5, 6 кнопк дарна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө миний вебсайтнаас хайр хийхэд яаж ч утсан хамаагүй л үр дүнтэй. За Монгол улсад ийм нэг тгүүлээд юм байна. Орбит нүвний имлэг, Сөүл, Баян, Сүхбаатар дүүргийн Сөүл хотхон 4-р раунд энэ утасныхан дугаараар хийж харагдчих. Сасурия гэдэг шүтний имлэг юм байна. Солонгослаас гэсэн тэр гэж байдаг юм байна. Нэрээ би нэг гоё мэдээлэл сонссон. Монгол нэр хараат хийдэг өгсөн юм байна лээ. Тэгээд нүдний ишээ зүүдэг хүмүүс байх юм бол нэрээ Монгол улсаа та нар хагахаа хийгүүтэй хараат хийдүүлэх боломжтой болсон. Байна лээ шүү. Одоо түл арай дахиад нэг шинэ хашиг оруулаад үзье. За энийг түл Сингапур болгоч. Сингапур. Шинэ таны Сингапур улсад одоо англи хэл сурахыг хүсэх юм бол Сингапур улсад одоо ямар нэг хэл сурах явдал гэж бодъё. Тэгвэл та нар өдөөсөө ингээд миний вебсайтн дээрээс Сингапур улсад ямар одоо хэдний курсууд өгдөг, ямар газрууд өгдөг мэдээлэл ингээд харж байгаа. Ийм амархан. За одоо Сингапурт ямар хэдний курсууд өгдөг харъя. Миний өдөөс ирэхэд Америк ирэхээс өмнө Сингапурт сурдаг байсан. Сингапурын англи хэлний курс бол маш чанартай. Эдгээр танай Сингапурт Америкээс хамаагүй хямд үнээр суралцсан хэрэг хэд сурах гэж бодох юм бол School of Language International English Chinese Courses Singapore. За Сингапур улсад хятад англи хэлний курсууд эжээгоор утсан харагч чинь 85-аас та нар өдөөсөө энэ утасныхан дугаарыг оронд нөгөө Сингапур руу яддаг одоо улсын кодыг нэгээд босоо. За Stanford гэдэг нөгөө сургууль байдаг. Stanford сургуулийн салбар нь Сингапурт байдаг юм байна. Sejong Korean Language School Сингапур ч бас солонгос хэлний курс байдаг юм байна. Sejong-ийн тэгээд Linda Mandarin City Campus. Ингээд ирэхэд та нар өөртөө хэрэгтэй мэдээлсээ миний вебсайтаас маш амархан авчих боломжтой утсан. Нэгдүгээр миний вебсайт ямар ч төлбөртэй дампах утаснаас дүүр дүнтэй хамаагүй хурдан тэгээд үн төлбөргүй даваач гэдэг утгаар урдсрий. Peace.